За орой мэндийг хүргэе манайхаа. За бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За машиныхоос танилцуулах лайв эднийг удсан байна. За өнөөдөр шинээр зарлагдсан Toyota Alphard гэдэг машины маань одоо шин сэр маань одоо яг одоо манайх дээр бол суглаанд орсон байна. За 40 Alphard гэж явдаг. За 4-р үеийн ийм Alphard байгаа. За тэгээ манайхаа Alphard сонирхдаг, Alphard ундаг. За Alphard-ын дуртай олон хүүхэдтэй ч юм уу те ийм том машин сонирхдаг хүмүүст маань сайхан мэдээ байна. За 40 буюу 4-р үеийн Alphard-ыг манайхан бас шинээр суглаандаа оруулж ирлээ. Тэгээ Alphard бол үнэхээр тасархай, чамин, тансаг болсон юм байна. Миний би бас өнөөдөр л бас 40 Alphard-тай нэг хальт молтлоос танилцлаа. Яасан ч гоё болцсон, яасан ч дэгжин те чамин, тансаг болцсон. За тэгэл өмнөх Alphard-ууд маань гоё санагдаад байдаг байсан бол одоо тэгээ шин загварын Alphard маань бол ярих юм байхгүй болжээ. Тэгээ хэдүүлээ бас 21 цагаас бас утасныхаа аазтан тодруулах учраас богинохоо машиныхаа бас лайвыг хийчихье. За тэгээд пин коммент хэсгээр суглаа авах дансны дугаарыг бас давхар байршуулад өгөө манайхаа. За тэгээ орж ирж байгаа хүмүүстээ бүгдэнд нь орой мэндийг хүргэе. За Улаанбаатар хотноо 20 цаг 43 минут бол болсон байна. За тэгээд Alphard-ны маань энэ гэрэл мэрэл асал бид нар нас чами маань уртлын гэрэл буюу нүүр хэсэг байгаа шүү дээ. Нүүр хэсгэн дээрээ ингээд гэрлэг бол оруулаад өгсөн. Тэгээ оруулж ирдгээрээ нөгөө Lexus шиг ингэж урсаж аст юм байна. За тэгээ 3 салаа LED гэрэл энтертэй өрүүл энтер бас дагдаг. За энэ доотлол дээр бас энэ мэдрэгч нь бас энэ дээр ороод өгсөн байна. Нөгөө 600 эднэр дээр байдаг шиг манангийн гэрэл нь бол 600 эднэр дээр байдаг шиг дизайн, өнгө төрхөд бол яг тэрнтэй бол адилхан харагдаж байна. За тэгээд Inflammable Toyota болохоос ерөн жоохон Willfire шиг тийм жоохон төстэй. За тэгээ 360 камернууд нь одоо энэ төлгийнхөө доотлолт камер мэдрэгчүүд нь энэ дээр ингээд байглаад өгсөн байна. За энэ дээр бас гоё Alphard гэдэг бичгээс оруулаад өгсөн байна. За мөн нөгөө нэг Alphard Willfire-ийн хаалганууд бүгдээрээ автомат гэдгийг мэднэ те. Тэгээд энэ дээр ийм сумтай болоод өрсөн байна. Давхар нэмэлтээр. За хойшоо онгойлох бол энэ сум дээрээ дараад урагшаа онгойлох бол энэ сум дээрээ дарчдаг. Илүү амар болсон юм байна. Өмнө нь болох нөгөө хаалганыхаа бариулыг татаад автоматар онгоос нэвлэдэг байсан шүү дээ. Гэсэн чинь ийм онцлогтой болсон байна. За энэ гişгүүрн байна. За энэ дээр ингээд 3 төрлийн бариул. За жоохон хүүхд бол эндээс татчихна. За голоосоо татаад гарчин. За өндөр хүмүүс бол ингээд дээрээсээ татаад гарчин. За нөгөө нэг алдарт урд суудлын бас нөгөө нэг бариул те. Энэ дээр байна. Урталтай юм судалтай. За энэ доотлол дээр нөгөө хар хайрцны бас нэмэлт ийм савнуудтай, бокснуудтай суудлынхаа доотлыг бас ингээд бокс болгоод ашиглаж байна. За голын суудлал маань бол урагшаа энэ хүртэл зам маань тултал явна. Тэгээд хойдолд бол нэлээд том зайтай болоод ирнэ. За суудлын хувьд бол маш гоё суудалтай болоод ирсэн байна. Гоё хавчдаг. За толгой амрагч эднэр нь бол за ингээд суучи хаалгаа. За энэгээр ийм гоё бронз оруулгыг бас ингээд оруулаад өгсөн. За хаалганы хавц эднэр дээр бас юм гоё хөөрхөн чамин. Тэгээ хаалганы зузаан. За энэ талаас цонхны агааржуулалтын систем бол энэ голоороо ингээд сайхан ороод ирнэ. За энэ дээрээс ингээд хөшиг буугаад ирнэ гих мэтлээ тий. Яг нөгөө нэг одоо Alphard ч өөрөө одоо Toyota компани хамгийн тансаг MPV машинаас үйлдвэрлэдэг компани. За тэгээд алхамаар тий машиныхаа сайжруулалтыг хийсээр одоо энэ Alphard маань ийм төвшөнд бол хүрсэн байна. За тэгээд бидний мэддэг Alphard-ны одоо доторх дизайн бол бас жоохон хуучраад одоо шал өөр хэм маяг шингээж өгсөн маань зон дээдлийн гэрэл энтер бол бас тасархай болжээ. За хэдүүл бас маргааш өдрийн цагаар бас давхар машина харуулъя те. Оройн цагаар бас сайн харагдахгүй байна. За голын заарлалын удирдлагууд те энэ дээрээ ингээд гараад ирсэн. За энэ плэс бол голын заалны удирдлагуудыг чинь. За энэ дээдлэлтээс гэрлэнийхээ өнгийг сольдог голор товчлуур байна. За энэ сардан дээр дарахаараа арай нэг гэрлэний гэлбэх нь арай бага харагдана. За энэ нөгөө нэг хаалганыхаа онгойлгодог товчлуурууд нь энэ дээрээ болоод ирсэн. За ерөнхийдөө ийм Alphard-ны дээвэр бол ийм онгоцны те VIP бизнес класс эднэр сууж байгаа юм шиг онгоцны таацтай ер нь төстэй байдаг. За энэ голын бариул бол нэлээд урт болсон юм байна. Ийм урт. За хаанаас нь яагаад ийм урт болсон гэхлээр
За альфардны маань голын суудал өөрөө за урагшаа хойшоо болдог учраас за ямар ч урагшаа суусан ч хойшоо суусан ч бариулыг бол альж төвшөнд барих учраас за хажуудлын бариулыг бол юм урт хийж өгсөн байна. За тэгээд өөрөө энэ маань бас жоохон тансаг зэрэглэлийн машин учраас энэ ашигласан материал суудлын бүрээстэй арьснууд бол маш гоё чанартай харагдаж байна. За мөн адил энэ хаалганыхаа хавцанд ийм бронз оруулга оруулж өгсөнтэй адилхан за мөн суудлын маань энэ ойдлнууд энэ булангууд бас ийм гоё бронз өнгийн ойдолтой. Энэгээр бас маш гоё чамин тансаг бас байж өгч чадчихээн. За тэгээд суудлан дээр ингээл үлгүүрнүүд за уртлын суудлаа автоматар наашид цаашаа болгох товчлуурууд нь бүгдээрээ автомат. За энэ гол дээр юу вэ? За энэ гол дээр сундаа их сав маань байрлуулсан байна. За нөгөө нэг алдарт голынхаа хайрцаг бол энэ дээр ингээд шийдээд өгсөн байна. Маш гоё цэвэрхэн урагддаг болчихж байна хараа. Яг ингээд суудалтайгаа яг нэг төвшөнд яг цэвэрхэн маш гоё цэвэрхэн урагддаг болсон байна. За ингээд гарч ирээд энэ дээрээ тэгэл юу байт юм хамгамаа тавьчихна. За энийгээ ингээд хураачна. За энэгээр бас маш гоё сонирхолтой юмнууд байна. За нөгөө суудлын халаагч, суудл хөргөгч маань яг суудлынхаа яг энэ хажууд байрлаад өгсөн байна. За 3 түвшнөр суудл маань хална, автомат тохиргоотой. За тэгээд хөл амрагч маань ингэж гарч ирхнэ энэ доороос. За ингээд уртлын хөл амрагч маань ингээд доороос ингээд сайхан сөгөгдөөд гараад ирнэ. Тэгээд энэ машин хойно сууж байгаа хүн бол юу нэг сайхан Улаанбаатарын төвжирэлд бол бүтэн сайхан хөвтөд үйлчлэгээ аваад явчихнаа. Нүгээрээс маш даваалтай. За энэ голын түшлийг хойш нь унгаад. За унгаа ихээр хойдлын нэмэлт суудал маань ингэж хажуу тишээ босд юм байна. За тэгээ нэмэлт суудал хойшоо босцсон учраас за энэ түшлэг маань бол хойшоо налах боломжгүй байгаа юм байна. За энэ голын энэ бол толгой тавихд бол маш гоё тухтай байна. Хоёр тишээгээ толгоогоо сайхан амраагаад явах юм байна. За суудлын бүс нь бол хажуудлын багнаасаа биш өөрийнхөө суудал дээрээсээ гарч ирдэг болчих. Наа. Яагаад тэгэхээр суудал маань урагшаа хойшоо чөлөөтэй хөдөлж явах хэрэгтэй учраас за он хэдвэ гэж энэ. За он бол 2000 за ерөнхийдөө энэ 40 альфард 4-р альфард маань ерөнхийдөө 2023 оны 6 сараас анх танилцуулагдаж эхэлсэн байгаа. Дэлхийн нийтэд бол тэгээд зарлагдаад эхэлсэн. За тэгээд зарим улс орнууд энэ загвар бүр очоочгүй байгаа. Тэгэхээр манайхан бас Монголдоо авчираад тэгээд цуглаан даасахаа оруулж байна. Тэгэхээр энэ хүү машины маань он бол 2024 оны машин байгаа шүү. Гайлтай. Ийм сайхан машин байна. За тэгээ манай альфард сонирхдаг, альфард дуртай, тэ олон хүүхэдтэй, эсвэл юм том машинд дуртай хүмүүс маа сайхан энэ суглаандаа итгэвтэй ороод ирээрээ манайхан бас нэлээд бүүн болж байгаа шүү. Нэлээд итгэвтэй байна. Хүмүүс маань нэлээдгүй суглаа авж ийн. За тэгээ энэ ташрын дэлгэхэд бол дугаар харах линкэн дээр арай шивэлт маань бас ороог байгаа. Тэгэхээр шивэлт маань маргааш орно шүү те. Одоо суглаа авч байгаа хүмүүс байх юм бол шивэлт нь маргааш орно. Тэгээд үнэхээр одоо ярих юм алгуу тасархаа болчихжээ. За энэ хойдлын заалны эсвэргөө шууд ингээд голоороо дамжаад орчно. За ингээд голоороо дамжаад орчноо. За тэгээ хойдлоос бол ийм том зайтай. За энэ голын гэрэл нилээ хасдаг. За энэ дээр бас ийм сав байна. За энэ сав руу бас юу шил мэлээ юу гэдэг те. Хэрэгтэйнүүд ингээд бүгдээрээ чинь хойнооч байна, голдооч байна. Аймаар л гэж. Хэвээ ярих юм алгуу тасархаа болцсон юм байна. Би өөрөө жоохон шоконд орчоо л гэж бас альвард тасархаа болчихжээ. За тэгээд хамгийн сонирхолтой хэсэг бол одоо урд солооны хэсэг байгаа. За энэ голд юу вэ? За энэ голдоо бас нөгөө өмнөх альвардууд дээр байдаг шиг энэ хайрцаг бол хэвэндээ байна. За энийг онгойлгосон чинь дотроос нь юу гараад ирв? За 1500 ваттын 100 ваттын тогны тог гаргагч эндээс гаргаад ирж байгаа юм байна. За ингээ гоё хаачна. За парны хэсэг бол энэ дээрээ байна. Цонхоо л эндээсээ ингээд сайхан наашин чаашна хаагаад яачих юм байна. За солооны хэсэг бол маш гоё сонирхолтой байгаад байна. За сүүл үеийн машины солон молонч те бүр ярих юм байхгүй. Утас орлож байгаа юм шиг. За ерөнхийдөө бол парны удирдлага энэ тэр юмнууд бол бүгдээрээ дэлгэцтэй болчих. Бүх юмнууд маань контроллерууд маань дэлгэцэн дээрээ байрлаж байна. За суудал халаагч маань энэ дээрээ байна. Ингээд суудлаа хөргөчих юм байна. За өрүүл халаагч нь хоёр төрлөөр ингээд халчих юм байна. За тэгээ парны удирдлагууд нэмж хастгаар шууд ингээд тоочтой ингээд нэмж хасгаа ингээд тохируулчих юм байна. За уртл
хой заалны хэсэг, уртлын хэсгээ ингээд тохируулчих юм байна. За тэгэл энэ дээр одоо бүхэл зүйлүүд нь байна дөө. Энэ дээрээс ингээд юмнуудаа өөрчилчих юм байна. За энэ парны хэсэг бол бас гой сонирхолтой юм байна. Энэ арай шууд эргүүлцдэг. Эргүүлээл өнгөн солигдоол ингээл. За хөгжмийн удирдлага бол яг гол дээрээ гоё эргүүлдгээр амраар хийж өгсөн байна. За мөн тойл халаагч, за цонхны ялцаа халаагчуд нь энэ дээрээ байрлаад өгсөн байна. За нөгөө нэг алдарт 360 камертай толны доор байрлаадсан 360 камер бол энэ дээрээсээ харчих юм байна. За энэ дээрээс ингээ бүр машина дээрээс нь ингээ давхар харчна. За голын тойл. За голын тойл нь өөрөө бас давхар камертай. За ингээд камер болгоод харчна. За шөнийн нөхцөлд. За энийгээ доошлуулчингууд үндсэн тойл маань ингээ гараад ирнэ. За толон дээрээсээ бас гой ингээд толио хүртэл ингээд тохиргоо игээд ийм олон тохиргоотой толин хүртэл. Тэгээ сүүлийн машинууд ч бас дэндүү ухаалаг болчиход байна да. За өөр энэ доогуур болохоор wireless charger байна. За уцгүй уц цэнэглэгчтэй. Энэ дээр уцаа тавьсан байгаа тохиолдолд шууд автоматар уц нь цэнэглэгдээд явчихна. За дугаар харах линк чинь орж болохгүй лээ шүү гэж нь болж байгаа. Тухайн орж байгаа хүний утаснаас бол хамаарат байгаа шүү. Тэгээ манайхан бас утаснаа өөрсдийнхөө орж байгаа төхөөрөмжийг бас нануу цануу шалгаад те ороорой ямар ч асуудалгүй болж байгаа шүү. Утсаа холбоод хөгжим тавья, дууг нь сонсё гэж байна. За лайв дээр ямар нэгэн утас дуу явангууд нөгөө нэг copyright гэдэг Facebook-ос сануулга явдаг учраас бид нэр ингэж машины дуу энэ тэр бол тавих боломжгүй байдаг шүү. За тэгээд энэ 24 оны те ийм гой машины одоо дууны системтэд юу ярих вэ одоо тасархаал дууны системтэй байгаа шүү дээ. Угаасаа ярих юм байхгүй. Тавих шаардлага байхгүй. За голын эрчакны хэсэг бол яг л нөгөө нэг Lexus 600 Land Cruiser 300-ийн эрчактай бүр яг адилхан байна. Тэгээ Super CVT хорофтой. Өөрөө энэ 2500 cc хөдөлгүүртэй hybrid хөдөлгүүртэй тий HEV гэдэг хөдөлгүүр шүү дээ. Цахилгаан хөдөлгүүр нь. Тэгэхээр энэ маань өөрөө 4 дугуй хөтлөгчтэй. За өвлийн Монголын нөхцөлд бол хааж энэ машин маань явна. За үндсэн хөтлөх нь бол урдуураа хөдлөн. За нэмэлт цахилгаан хөдөлгүүр нь болохоор хойд тэнхлэгээ хөтлөө явчихаар энэ маань өөрөө 4 дугуй хөтлөө явчихнаа. За голын хэсэг маань болохоор эндээ 2 кап холдортой. За хойлсон маань 2 түлхүүртэй болно гэсэн үг. За үндсэн альфарди маань түлхүүр нэгэн запас түлхүүр. За түлхүүрэн дээрээс мэдээж төгжин. За хоёр талын хойд талыг онгоолгоно, багаж автоматар онгоолгох нь байна. За энэгээр за хоолд нь байна. За кардан нь байна, EV мод нь байна. За traction control нь байна. За eco мод нь байна. За 2 Type-C оролтыг бол энэ дээрээс оруулж өгсөн байна. Манайх харж байгаа. За тэгээ нөгөө нэг яг голын гар тавьдаг хэсэг маань яг 600-тай адилхан яг нэг шууманд ингэж орж ирсэн. Голын хэсэг бол нэлээд том. Нэлээд өргөн шүү. За тэгээ бас нэлээд урт юм байна. Өргөнөөс урт. Тэгэхээр бол голын багтаамж бол нэлээд том л байгаа. За оронгууд HDMI оролтын залгуур байна. Type-C 12 вольттой оролт. За тэгээ голын хэсэг өөрөө нэлээд том. За энэ дээрээс гоё гэрэл нь ингэж орж иж тусдаг байх жишээний. За хоёр талаас онгойно. За тэгээ энэ хэсэг бол нэлээд чами юм байна. Бидний мэддэг нэг бас Infiniti гэдэг машин байдаг те. Infiniti машин шиг ингээд энэ төлөний оролт нь бол тэгж л харагдаж байна. Ер нь бол нэлээд тансаг болчихжээ. Нэлээд тансаг болцсон байна. За тэгээд power topч нь болохоор энэ дээрээ байрлаад өгсөн байна. Нөгөө нэг Lexus-ийн IS эднэр шиг ер нь жоохон Lexus тал руугаа нэлээд жоохон чамин те спортлог хэв шинжийг бол агуулж өгсөн байна. Энэ дээр байрлаад өгсөн. За уртлын хянах энэ төр бол ингэж харагдаж байна. За тэгэл нөгөө сүүлийн үеийн орчин үеийн урд машинаа дагдаг зураас мэдрэгч юу нөгөө радар мадар те одоо нөгөө нэг замын хажуудлын тэмдэглээ таньдаг систем энэ төр бол энэ машин дээр бол бүгд байгаа. Тэрээс сүүлийн үеийн системүүдийг ярих юм байхгүй угаасаа л бүгд бол байгаа. За тэгээ өрүүлний хувьд ярихад бол энэ дээр юм гоё дүүб модоор цэвэр мод байна. Ийм модоо оруулахыг бол оруулаад өгсөн байна. За энэ дээр бас ийм модоо оруулахыг оруулаад өгсөн. Давхар ийм арьс хоёрыг бүрдсэн. За тэгээд яг энэ хэсгээр бол өрүүл маань бол хална. Өрүүл маш гоё халдаг. За тэгээд сүүлийн энэ удаа ингээд сах өрүүл дээрээсээ тохируулаад явчих нэ. За тэгэл янзын л болж тээ. За хэдүүлээ нэг хойдлоос нь гадналаас нэг хараад
Тэгээ лайва өндөрлөе. За тэгээд энэхүү лайвныхаа араас шууд 10 утасныхаа 10 iPhone 17 Pro Max утасныхаа азтан шалгаруулах лайвыг 21 цаг тэг минутаас эхлэн гээд пост орсон байгаа. За нараа. За үндсэн энгийн үед бол ингээд шууд гэрэл болоод асчих юм байна. За дохоо өгөнгүүт энэ доотлих нь гэрлэн гэж урсаж авсан дохоо хэлбэрээр. Маш гоё царайлаг болсон байна. Тэгээд зарим улс орнуудад бүр энэ загвар бүр орж ирээчгүй байгаа юм байлээ. За хэдийн банктай вэ гэж юм. За админ бас хэдийн банктайг нь бас сайн судлаагүй байна. За маргаашнаас сайн судалж хагаад сайхан тайлбарлаад оруулчихнаа. Тэгээд өнөөдөр зарлагдсан учраас тэгээд сайн бас судалж амжаагүй л шүү. За багажны хэсэг бол ингэж харагдаж байна. За мэдээж альфард учраас энэ доороо ингээд савтай. Энэ дээр бас савтай байдаг. Энэ маань бас нэлээд гүнзгий шүү. Нэлээд гүнзгий том савтай. За ингээд өнөөдөр энэ дээр ингээд байрсан бай. За энэ дээгүүр юу вэ? За энэ дээгүүр нэг гэрэлтэй. За суудал маань бол энэ дээрээс ингээд аваад унгаачих юм байна. За энэ дээр бас нэг 100 ваттын тог гаргагчтай. Жишмчлээ. За янзын болж амар болсон юм байна. Тасарчихсан юм байна те. Тэгээ манайхан тэгээ богинохын хэмжээний сайхан танилцуулгыг хүргэлээ альфардныхаа. За тэгээ 40 альфард 4 альфард бол тасархаа болсон юм байна. Тэгээ суглаа авахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол мэдээж пин комментс дээр суглаа авах таасны дугаарыг оруулаад өгсөн. За мэдээж пост мэдээлэлүүдээс байгаа. За тэгээд альфардны маань дугаар шивэл маргааш орох нь вэ шүү. За тэгээ араас нь шууд 10 утасныхаа азтан шалгаруулах лайвыг явуулаа манайхаа. Тэгээд тэр азтан шалгаруулах лайв руу ороод ирээрэй. Түр баярлалаа.